Хаан банк харилцагчдынхаа мэдээллийг алдсан. Интернет эмнэлэгч мөн адил. За цаашлаад Зээлийн аппликейшнтэй e-Mongolia аппликейшн холбогдож иргэдийнхаа мэдээллийг дамжуулж байна. Хэдийгээр Монгол улс цахим технологийн шилжилтэнд шилжиж төрийн үйлчилгээг иргэдтэй хялбар байдлаар хүргье гэж сүүлийн жилүүдэд бид цахимжилт руу шилжиж эхэлсэн. Гэхдээ үүний цаанд бид нэг зүйлийг мартсан. Энэ бол хүний эрх. Магадгүй хариуцагч байгууллагууд харилцагчдынхаа мэдээллийг цахим технологи дотор аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Үүнийхээ дагуу улсын хурлаас тунхаг төдий хэдэн хууль батлагдсан байдаг ч хэрэгжилтэнд хангалтгүй. За цаашлаад харилцагчдынхаа мэдээллийг хамгаалж чадахгүй байна. Монгол улс цахим технологийн шилжилтийг хийхдээ хүний эрхээ хамгаалж чадаж байна уу гэдэг асуудал сүүлийн 3 жилийн хугацаанд хийгдсэн хүний эрхийн үндэсний комиссийн олон нийтийн судалгаан дээр тодорхой харагдаж байна. Бид энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээс тодрууллаа. Хаан банкны тохиолдол, e-Mongolia-гийн тохиолдол, интернет эмнэлгийн тохиолдлууд гээд тухай бүрд нь бол Хүний эрхийн үндэсний комисс шалгаад комиссийн гишүүний шаардлага зөвлөмжүүдийг хүргүүлээд хор уршигаас иргэдэд хамгаалуулах арга хэмжээг бол эрх бүхий байгууллагуудаар агуулад ингээд асуусан асуудлууд байгаа. Гэхдээ энэ болгоны эцэст бол эдгээр бүх асуудал дээр Хүний эрхийн үндэсний комисс ажиллаад ямар шалтгаанаас болоод ямар нөхцөл байдал үүсээд ямар эрсдэл үүссэн одоо цаашдаа яах юм бэ гэсэн арга хэмжээнүүдийг тодорхойлоод арга хэмжээ агуулсан хариуцлага тооцоогонд нь тооцоолсон гэсэн үг. Тэгээд энэ болгоны эцэст юу юм бэ? Яагаад бид нар ингэж байжгаад л мэдээлэл алдагдсан тухай асуудал яригадаад тий. Ингээд байгаа юм бэ. Тэгээд за мэдээлэл алдсан байлаа гэхэд дараа нь тэгвэл энэ дээр хангалттай хариуцлага хүлээж чадж гэнэ үү гэдэг асуулт. Өөрөлдөн бол тогтолцооны суурь асуулт руу энэ чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд 2 жил болоод хяналт шалгалт судалгаа үнэлгээний өргөн хүрээтэй ажлыг хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн одоо хэрэгжилт нь ямар байна? Хэр сайн хууль болсон юм бэ? Монгол улс мөрдөх тагнах ийм боломжтой технологиг зохицуулж чадж гэнэ үгүй юу? Ийм Монгол систем иргэний бүртгэлийн захимжилт хүний хувийн мэдээллийг хамгаалах баталгаа байна уу? Төрийн захимжилт хүн амын бүх бүлгүүдтэй хүрч чадж байна уу? Хиймэл оюуны бодлого зохицуулалт ямар байх ёстой юм Монгол улсад? Олон нийтийн сүлжээг бид нар яаж зохицуулах юм? Эрүүл мэндийн салбарын захимжилт энэ дээр хүний эрхийн эрсдлээс хамгаалах бодлого баталгаа байна уу? Цахим хуваагдал нөгөө цахим туслах төхөөрөмж ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг цахим технологи маш өөрчилж чадна. Гэтэл Монгол улсын хүнээ дэмжих хамгаалах шинжлэх ухааны үр шимээс хүртэх бодлогод бол энэ цахим туслах төхөөрөмжөөр хөгжлийн бэрхшээлтэй ахмад настай хүмүүсийг хангахын бодлого байна уу гэх мэтчлэн Монгол хүний өдөр тутмын амьдралд маш гүн үнцгийн нөлөө үзүүлж идэг цахим технологи төрийн захимжилтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хүний эрхийн талаас нь үнэллээ. Тэгэхээр цахим технологийн эрэнд Монгол улс хүнээ хамгаалах бодлого эрх зүйн зохицуулалт бол хангалтгүй байна. Бид бэлэн биш байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Тэгэхээр өнөөдрийн олон нийтийн сүлжээ хэдийгээр бол энэ бол ардчилсан эрх чөлөөт Монгол улсад төрийн үйл хэрэгт оролцох боломжийг бидэнд өргөн хүрээтэй олгож байгаа маш чухал оролцооны хэрэгсэлтэй. Гэхдээ нөгөө талаасаа бол хүний амь нас эрүүл мэнд нэр хүнд хувийн амьдралд ноцтойгоор халтсан хортой контентууд эсвэл үзэн ядалтыг хахалган бутлах гэдэг юм уу ийм хортой контентууд тэрэгтэл захин заллан гэдэг өчнөө бас үйл ажиллагаа сөрөг үр дагавартай үйл ажиллагаанууд бол бас бий болдог нэг орон зай байна. Энийг Монгол улс гарцаагүй зохицуулах шаардлагатай нөхцөл байдал бид нар тулж ирээд байна. Нөгөө талдаа эргээд гих мэтчлэн зүрийн захимжилттай холбоотой олон асуудлууд бол эрх зүйн зохицуулалтгүй байгаа. Тагнах мөрдөх төхөөрөмж гэж Монгол улсад ямар мөрдөх төхөөрөмжийг ойлгох юм, гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулсан зохицуулалт одоогийн практик хангалттай юу, дроныг яах юм, GPS-ны байршил тогтоох янз бүрийн төхөөрөмжүүдийг яах юм, эрх зүйн зохицуулалтгүй асуудлууд бол маш олон байгаа. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бол цахим технологийн эрэнд хүний эрхийг баталгааг бүрдүүлж байгаа маш чухал эрх зүйн баримт бичиг. Энэ бол үндсэндээ бол мэдээж Монгол улс хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг батлаад энэ хуулийн зарчим мэдээллийн эзний эрх мэдээлэл хариуцагчийн үүргийг тунхагласан байдал нь гэдэг юм уу баталгаажуулсан байдал нь бол харьцангуй дэлхийн жишгт хүрсэн. Гэхдээ мэдээллийн эзний эрх зөрчигдсөн тохиолдолд мэдээлэл хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар албадлагын арга хэрэгсэл
байгаа юм бэ? Хариуцлага яаж хүлээх? Эрүүгийн хууль хангалттай юу? Зөрчлийн хууль хангалттай юу? Хөдөлмөрийн хуулийн хүрээнд, төрийн албаны тухай хуулийн хүрээнд бол хариуцлага тооцно гэсэн зохицуулалтууд хэр бодит амьдралд нийцж байгаа. Иргэний хуулийн хүрээнд одоо гэмор учруулсан тохиолдолд нэхэмжлэл гаргаж одоо эрх ашиг хамгаалуулахын боломж болцоо нээлттэй байна уу гэд харахаар үндсэндээ хууль маань бол тумхгийн чанартай хууль байгаа. Яг бодиттой хариуцлага тооцох боломжгүй ийм хуулиуд байгаа. Хэмэл оюуны асуудал байна тийм. Яг хэмэл оюун гэж өнөөдөр оюун бидний өдөр тутмын хэрэглээнд энэ үгээр хэвшиж ах шиг байна. Гэтэл хууль тогтоомжид бол автоматжуулсан систем эсвэл хүний оролцоогүй захин боловсруулалт хийх систем ч гэдэг юм уу янз янзын байдлаар ингэж нэрлж оруулж байгаа нь эрх зүйн зохицуулалтын хувьд ойлгомжтой нөхцөл байдлыг үүсгэж байна. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн Монгол Улсын засгийн газар Монгол Улсын ерөнхий сайдад хандаж 10 асуудлаар маш дэлгэрэнгүй энэ бүх одоо асуудлын гол суурийг яаж бүрдүүлэх вэ гэдэг тодорхой зөвлөмжүүдийг зөрчлийн тухай хуульд ямар заалтууд оруулахын эрүүгийн хуулинд ямар заалтууд оруулахын олон нийтийн сүлжээг бас яаж зохицуулахын хэмэл оюуны асуудлаар Монгол улс ямар одоо хүнээ хамгаалсан бодлоготой байвал зохистой юм гэсэн асуудлыг маш одоо дэлгэрэнгүй аль болохоор бид бол одоо энэ бол ирээдүг харсан баримт бичиг аль нэгэн одоо бидний болохгүй байгаа асуудлууд зөрчилтэй асуудлууд юм байна гэдэг нэг зөрчил тэмцлийг гаргаж ирээд анхаарал татах нь бол бидний зорилго байгаагүй. Мэдээж энэ дээр бол хангалттай бид чадахгүй байна гэсэн баримт бол хангалттай авагдсан байгаа. Харамсалтай. Гэхдээ нөгөө талдаа энэний үндсэн зорилго бол тэгвэл яаж тогтолцоогоо сайжруулах юм бэ? Яаж хүнээ хамгаалах юм бэ гэдэг ийм одоо нухацтай алсын урт хугацааны одоо ийм бодлогод чиглэж хийсэн одоо 500 орчим хуудастай энэ олон судалгааны тайланг багтаасан. За тэгээд Монгол Улсын засгийн газарт өгж байгаа хүний эрхийн үндэсний комиссийн зөвлөмжийг багтаасан. Дээрээс нь бид бас өөрсдийнхөө хийсэн судалгаа үнэлгээний ажлыг дээрээс нь өөрсдийнхөө нөхцөл байдлыг нэгдсэн үндэсний байгууллагын хувийн халдшгүй байдлын тусгай хэлтгчээр бас үнэлүүлсэн. Тэр үнэлгээний дүн өнгөрсөн 2 сард бол хүний эрхийн зөвлөлөөр Монгол Улс хүний хувийн мэдээлэл хамгаалж захин технологийн эринд иргэдэд хамгаалах бодлого үйл ажиллагаа ямар байна вэ гэдгийг хүний эрхийн зөвлөлд танилцуулсан. Монгол Улсын засгийн газар 70 гаруй асуудлаар бас тусгай хэлтгч зөвлөсөн байна. Тэгэхээр үндэсний болон олон улсын хүний эрхийг хамгаалах механизмын хамтын ажиллагааны үр дүнд одоо тогтолцоогоо онцлоод одоо ингэж сайжруулъя гэсэн ажил хэрэгж одоо зөвлөмжийг бол бас хүний эрхийн үндэсний комисс засгийн газар танилцуулаад байна.